2024 оны байдлаар Монгол улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчтөе 2273 иргэн эмнэлгийн хяналтанд байгаа бол үйлдвэрлэлийн осолд 809 хүн өртөж 87 иргэн жам ёсоор бус ажил хөдөлмөр эрхлэх явцдаа амнасаа алдсан харамсалтай тоо мэдээ байна. Өмнөх 2023 оныхоос Ослын тохиолдлын тоо 2 дахин Ослоос үүдэлтэй нас баралт 35%-аар өсжээ. Монгол улсад өнөөгийн байдлаар хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр төрөлдсөн мэргэжлийн ганц эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд хангалтгүй байна. – 2008 оноос манай улс бие даасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хүрээнд ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг зохицуулах болсон нь тухайн үедээ салбарын эрх зүйн томоохон дэвшил байв. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн тогтолцооны шинжилгээг хэрэгжүүлэх 2025-аас 2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Орчин үеийн технологийн дэвшилттэй хослуулан салбарын хөгжлийг шин шатанд гаргах, ажил хөдөлмөр эрхлэгчдийн нэг бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн урьдчилан сэргийлтийг шинжлэх ухаанч нотлохоонд суйрлан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тогтолцооны шинжилгээг хэрэгжүүлж эхэллээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2025 оны аяныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил, хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт сэдвийн хүрээнд олон улсад өрнүүлж байна. Монгол улс мөн адил дээрх хүрээнд дор аян зарлаж, салбарын хэмжээнд аюулгүй, осол гэмтэлгүй хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, хууль эрх зүйн шинжилэл, цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан уулзалт арга хэмжээг холбогдох байгууллагууд зохион байгууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн үндэсний 3 дугаар чуулган төрийн ордны их танхимд 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдана.